тэр түвшний стандарт тэр эрчим хүчний яамн дээр ажлын хэсэг гараад ингээд 2 жилийн өмнө хаа цойжин сүрэн сайд болонгуудаа дуудаж уулзаад нүүрсний хүмүүсийг л дуудаж байгаа шүү дээ тий. Тэгээ би бол тэнд нь ямар дүнэлт өгсөн гэхээр бид нарт биш үү сайн чанарын чулуун нүүрс байна. Тэрийг сайхан шигшээд ийм бүндгэр чулуун нүүрснүүд болгочиход шахмал нүүрстэй ялгаагүй. Өөрөөр хэлбэл жигдгэн ширхэхтэй байх юм чинь хатуу сайн чулуун нүүрсийг үнслэг багтаа бол шигшээд хэрэглэхэд болно. Шигшүүрийн доор үлдсэн нунтхийг нь шахмал түвш үйлдвэрлэдэг болохоос сайхан гялгар хар нүүрсийг бол яг жиг дэмжээтэй шигшгэд адилхан. Эмч хүн бол үзлэг онцлогоо хийдэг, тий? Амьдэрдэг. Юу хүн бол талхчин хүн бол талхаа зарж амьдрна. Инженер хүн бол төсөл тооцоо хийдэг. Тийм болохоор янз бүрийн төсөл тооцоо техник эдийн засгийн үндэслэлээр зөндөөл оролцсон. Одоо жишээлбэл тэр нүүрс химийн үйлдвэрлэлд нүүрс хийжүүлэх гэдэг яриад байгаа шүү дээ. Тэрэн дээр бол жишээ нь адуун чулуун дээр макийн нүүрснээс бензин гаргах төсөл дээр би ажилласан зураг төсөлт эзүүд дээр Сингапурын Golden Resource гэдэг компани нүүрс хийжүүлээд хийгээр нь Улаанбаатар хангах төсөл дээр ажилласан. Эрдэнэс 5 толгой уурхаагаас гарсан коксч нүүрсээ хятад руу зарлаа. Тал нь ойролцоогоор одоо эрчим хүчний нүүрс гэж болно. Тэгээ олборлолт нь нэмэгдээд 7-10 сая коксч нүүрс зарах тусам одоо борлуулалт боломжгүй зах зээлээс хамраад нүүрс маш их үлдэн хэдэн сая тонн. Тэрийг яахын гэдэг асуулт. Энэ бол улсын их хурлын 2018 оны тогтоол байгаа. Эрчим хүчний нүүрсээ ашиглах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлээ гэдэг. Тэгээд тэр ажлын хүрээнд Эрдэнэс 5 толгойд нүүрс хийжүүлээд шингэн түлш хунцар гаргах техник эдийн засгийн үндэстээр би зөвлөх инженерээр ажилласан. Тэрнтэй энэ шахмал түлшний үйлдвэр нөгөөх нь нүүрс химийг холбоод ингээд л яриад байна лээ. Тэгэхээр нүүрс химийн үйлдвэр бол угаасаа байх хэрэгтэй. Тэгээ энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр ч байгаа. 50 орчим тэрбум төгрөг зарцуулсан ийм туршилтын үйлдвэр гэдэг. 5 толгой нүүрсийг одоо коксч нүүрсийг яах туршилтын үйлдвэр гэдэг нэг яриад байсан. Энэ дээр та шууд тодорхой тайлбарлавал зүгээр байх. Тэр нүүрс химийн үйлдвэр туршилтын үйлдвэрийн төсөл гэдэг нь Эрдэнэс 5 толгойн төсөл. Тэн дээр ямар нэгэн юм баригдаагүй мөнгө зарцуулаагүй. Тэгээд техник эдийн засгийн үндэслэл зураг төсөл төр хэдэн залуучууд инженерүүдтэй хамтраад олон жил ажиллаж байна. Би дөрөв жишээнүүд нэтлээ шүү дээ. Зөвхөн Эрдэнэс 5 толгойш гадаадын компаниуд байна, дотоодын компаниуд байна. Тэгээд талхчин талхаа зардаг, бид нар зөвлөх үйлчлэгийг л явдаг. Гэхдээ тэр нэг тийм амар 9 тэгтээ тэрбумаар тоологдох мөнгө бол байхгүй шүү дээ. Инженерүүдийн хамгийн сайн инженерүүд Монголд бол за нэг 10 сая төгрөг л авчих واخ сарын. Тэгээ 5-10 сая. Тэгээд юунаас залуучууд бол арай бага л авах واخ. Улсын их хурлын тогтоол 6 сарын 5-нд гарсан. Тэрэн дээр нь төлс цуухан төсвийн мөнгө зарцуулахгүй гэдэг. Энэ чинь айгүй том агуулгын өөрчлөлт. Энийг бол тэр ажлын хэсэг чин бүрэн сайдын ахалсан тэгээд бүх намаас орсон юм утааны сонсгол хийсэн шүү дээ. Тал талаасаа ярьж байгаа гаргасан дүгнэлт нь. Тэгэхээр энэ дүгнэлтийг хэрэгжүүлэх нь бол засгийн газар одоо нийслэлийн үүрэг. Тэгэхээр нэг бол тогтоолыг хэрэгжүүлээд төлсөнд мөнгө зарцуулахгүй. Тэгэх юм бол нөгөө худалдаа авалгад энэ дэрэг цогцлно. Эсвэл тогтоолоо өөрчлөх асуудлыг улсын их хурлын чуулган хуралдуулж агаад яар. Тэгээ Монгол улс хуультай тогтоол бол хэрэгжих ёстой. Зөвшөөрөхгүй байгаа бол арга хэмжээ авах хэрэгтэй. Ийм л. За баярлалаа.